Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр toxic shock syndrome-ийн талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо. Тэгээ энэ нь бол ерөнхий механизм нь бол бактерийн халдвар байгаа. Гэхдээ олон улсын нэршлэн бол toxic shock syndrome гэж явдаг байгаа. Ерөнхийдөө нийтийн дунд ойлголт болохоор хүн эмэгтэй хүн одоо сарын тэмдгийн үед menstrual cup үгүй бол тампон хэрэглэснээс болж одоо эмэгтэй хүмүүсүүд ихэвчлэн энэ өвчнөд одоо өвчлөх магадaltaй байдгаа гэж үзээд байдаг. Гэтэ үний хэрэгтэй бол энэ нас хүс харгалзахгүй хинч ингэж тусаж болох тийм маш аюултай өвчин байгаа. Гэхдээ энэ нь азар одоо маш бага тохиолдолд одоо өвчлүүлдэг байгаа. Маш одоо тийм олон тохиолдод байдаггүй. Одоо судалгаагаар үзэх юм бол одоо 100,000-д нэг удаа, үгүй бол одоо саяд нэг удаа ч юм уу юм маш тохиолдол тусах магадлал маш бага. Гэхдээ энэ нь бол ерөнхийдөө амь насанд хүрэх үед маш аюултай. Одоо яг нэг алдартай тохиолдол гэвэл одоо Америкийн нэгдсэн улсын модель бүсгүй яг энэ toxic shock syndrome бүхнийг туссан байгаа. Тэгээд харамсалтай нь яралтай тусламж авч чадаагүйгээс болоод одоо 2 хөлөө тайруулсан байгаа. Тийм болохоор энэ өвчин, энэ toxic shock syndrome буюу энэ бактерийн халдварын үед одоо эхний шинж тэмдгүүдийн дор нь ингээд мэдээд таниад яралтай тусламж үзүүлэхгүй болбол энэ одоо маш аюултай өвчин байгаамаа. За энэ нь яг юунаас болдгоо гэхээр яг 2 төрлийн бактери байдаг. Streptococcus pyogenes, Staphylococcus aureus гэдэг ийм 2 төрлийн бактери байгаа. Тэгээ энэ 2 бактери нь ерөнхийдөө бол хүний одоо арьс одоо ер нь л ингээ тийм гадаад очин ингээ ер нь аюу илбэг тохиолдог бактери. Хоолой үгүй бол энэ хамрын самсаанд хүртэл ингэж одоо зарим тохиолдолд ингэж олддог тийм бактери байгаа. Гэхдээ энэ нь ямар ч одоо яг арьс болон энэ хамрын самсаа амьдарч байх хугацаанд бол хүнд ямар нэгэн хор нөлөө үүсгдэггүй. Харин ямар тохиолдолд одоо яг өвчин үүсгэж байна вэ гэхээр яг ийм хүний дотор бид ороод одоо цусны эргэлтэнд орсноороо хүнийг өвчтүүлж эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ өвчнийг хүмүүсүүд ер нь яаж авч ийнэ гэхээр ийм жижиг шарах сорив байгаад байгаа. Тэр шарах сорвыгоо ингээд сайн цэвэрлээгүйгээс болоод уг бол шархны лент доор нь хэрэглээгүйгээс болоод энэ өөрийнхөө арьсан дээр байгаа зүр илбэг тохиолдог тэр 2 бактери нь хүний тэр шарх сорвоор дамжиж хүний биед орчиж байгаа байхгүй. Энэ дээр яагаад одоо эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед тампон хэрэглэснээс уг бол menstrual cup хэрэглэснээс болж ингэж яг үүсэт байна вэ гэдэг дээр болохоор эмчтний хэлсэн тайлбар нь байгаа. За яагаад гэвэл одоо энэ мэдээж эмэгтэйчүүдийн бидний тэр бэлэг эрхтний хэсэг маань дандаа халуун, тэгээд ерөнхийдөө жоохон чихтэй байдаг. Ийм халуун чихтэй орчим ерөнхийдөө бол бактери өсөж үүсэх одоо маш таатай нөхцөл байдаг. Тэгээд энийг чинь байнга угаагаад ингээ байнга бактеригүй байлгадаг угаасаа ямар ч боломжгүй зүйл. Ер нь бол одоо яг бактерийн баланстай байдлаа гэж чухал байгаа. Тэгээд энэ яагаад ингэж яг тийм амархан шарх сорив болчиход байна гэхээр тампон хэрэглэх үед магадгүй эмэгтэйчүүд маань ингээ хумс хуруусгүй бол ингээд тампоноо зөв хэрэглээгүйгээс болоод тэрэндээ өөрийн мэдлгүй жижигхэн шарх сорив автсан байдаг. Тэгээд тэрүүгээр нь дамжаад нөгөө бактери үрчсэн байгаа газараас бактери нь одоо нэвтэрч ордог гэсэн тийм одоо эмчнэрийн болон судлаачдын яг тийм ийм hypothesis буюу ийм таамаглал байгаа. Гэхдээ энэ яг бүр ингээ 100% тэгдэгэ гэсэн одоо яг тийм юутай биш. Тэгээ нэгт одоо угаасаа бидний бэлэг эрхтэн маань ерөнхийдөө айгу тийм эмзэг байдаг. Болохоор ингээд жижигхэн шарх сорив одоо ингээ хумсны нэг ийм жижигхэн үзүр хүртэл ингээ зүсгэд ингээ хүрхэд хүртэл заримдаа ингээ шарх соривтой болчих магадaltaй байдаг. High absorbent буюу одоо өөртөө шингэнийг маш сайн одоо шингээх чадвартай тэр тампоныг одоо эмчнэр хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Яагаад гэвэл энэ тампоныг хэрэглэх үед энэ чинь угийн чихтэй байх ёстой орчин маань энэ тампоны нөлөөгөөр ерөөдөө жоохон бага зэргийн хуурай болчдөг. Тэгээд хатаад ингээд жоохон ийм хуурай болцсон орон зайд ингээд тампон жоохон үргэлдэгтэй тэр ханаа гимтээгээд toxic shock syndrome буюу одоо энэ бактерийн халдвар болох бас нэг одоо эрсдэл гарч ирж байгаа юм л да. Одоо ийм хумс ингээд жижигэн ч гэсэн ингээд сүрцэн байвал ерөөхдөө бол маш болгоомжтой хандлагатай. Аль болохоор хумсаа хэрвээ сүрцэн ч юм уу хит уртургаад ингээд маажаад яваад байгаа бол энэ хумсаа ерөөхдөө бол дор нь янзлаад ингээд тампоноо сольж байгаарай гэж одоо би зөвлөх байна. За тэгээд энэ
токсик шок синдромын үед одоо за тэр бактерийн халдвар ингээд хүний бие дотор орчлоо. Тэгээд ингээд хамгийн ихний шинж тэмдгүүд нь ямар шинж тэмдгүүд байх вэ гэхээр маш өндөр температураар хүн халуурч эхэлнэ. Хамгийн ихний шинж тэмдэг. Тэгээд дараад нь ингээд хүний бие ингээд амар тийм хүндүүртэй болно. Одоо бүр маш хүндүүртэй болно. Тэгээд бөөлжин мөн доошоогоо гүйлгэн за бас нэг шинж тэмдэг гэх юм бол ингээ юм гарын энэ алга болон хөлийн уулан дээр ингээд юм улаан юм туурч эхэлнэ. Мөн ингээд юм та нар санаж байгаа бол ингээд наран түлгэсний дараа ингээ арьс хуураад байдаг шүү дээ тийм. Яг тэрэн шиг зүйл ингээ хүний алган дээр ингэж гарч ирээд ингээ алганы арьс ингээ хуураад байдаг. За тийм иймэрхүү шинж тэмдгүүд ерөнхийдөө тохиолдоод байгаа бол энэ нь бол токсик шок синдром гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө маш яаралтай та эмнэлгийн тусламж авахгүй болвол энэ бол одоо өвөл төрөх аюултай. За тэгээ эндээс яаж ерөнхийдөө бол өөрийгөө хамгаалах вэ гэхээр ямар нэгэн шарх сорив эсвэл одоо эмнэлэгт ингээд сүржери буюу мис засалд ороод гараад ирсний дараа шархаа маш сайн цэвэрлж авах, тэгээ шархныхаа боолтыг ойр ойрхон сольж авах. Тэгээд аль болохоор гараа сайн угааж авах хэрэгтэй. Бид нар юу мэдэхгүй шүү дээ. Ингээд тоглож моголж байгаа ч юм янз янзын болоод ингээд арьсан дээр ингээд жижигхэн шарх сорив үүссэн байхаг бид нар ингээд анзаардаггүй. Тэгээ ерөнхийдөө бол маш болгоомжтой гараа сайн угаагаад ариун цэврээ сайн сахиж авах хэрэгтэй. За сарын тэмдгийн үед болохоор ямар арга хэмжээ авбал дээр вэ гэхээр сарын тэмдэг бага ирж явах үед ер нь аль болох дамс буюу пад хэрэглэж авах ер нь илүү зохистой гэж үздэг. Бас тэгээ тампоныг ингээд бид нар ингээд солихгүй удахаар бактери маш их үржих магадлал өндөртэй болчдөг. Тийм болохоор ерөнхийдөө бол унтахаас өмнө одоо тампон хэрэглэх нь бас тийм зохистой зүйл. Унтахтаа ер нь тампон хэрэглэнээс тийм зохистой зүйл биш дээ. Ерөнхийдөө болж игэл одоо пад буюу дамска хэрэглэхийг зөвлөж байгаа. Баяр хослол болоод ингээд ийшээ тийшээ аяллаар явж байгаа бол ерөнхийдөө шархны лент авч явж байгаарай. Тэгээд ингээд шарх сорвоо сайн ариутгаж байгаарай. Тэгээд сарын тэмдэг ирсэн үед аль болохоор богинохон хумстай байхыг илүүд үзээрэй. Тэгээд тэр чинь бид нар ингээд яг энд ингээд шарх сорв болчихвол бид нар ингээд орон ингээд анзаарч байгаа шүү дээ. Тэгтэл бид нар ингээд тампон болон менструал капыг ингээд бид нар нүдэрээ харалгуугаар яг мэдрэмжээрээ ингээд дотгошоогоо хийж байгаа болохоор ямар шарх сорив үүссэн байгааг бид нар өөрсдөө сайн таньж сайн мэдэхгүй байдаг. Тийм болохоор ер нь болохоо маш болгоомжтой хумс гараа сайн ариутгаж агаад одоо угааж цэвэрлж агаад тампон болон менструал капа хэрэглэж байгаарай. Энэ хүртэл миний ярихыг сонсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өгөөжтэй дугаар болсон байх уу гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань шинэ онд сайхан баярлаарай. Баяр таа.